Дэлхийн монголчуудын эмнэлэг радио 88-ны урлагийн дээр сугаат харуулсан сонсож буй эрхэм сонсч удирдлагын өнөөдрийн амар амгалан дахиалдгыг 7 өнөг бүрийн даваагаас баасан гарагийн 17 цаг 15 минутаас радиогийн 3 дугаар студиэс хөгжөлтөө хөнгөн байцгааг сураатагаар Яна нэвтрүүлэг маань эрхэм сонсч удирдлагын шоу төрдөг. Өнөөдөр 2023 оны 9-р сарын 7-ны пүрэв гарагийн Яна нэвтрүүлэг ийхүү эхэлж байна. Би энийг хийх гэсэн байхгүй. Студид хөтлөгч Гэрлээ, Мөөгийн, Мега, Хаш за найруулагчаар ундрах нар ажиллаж байгаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хөдөлмөрч таныг бид дэмжиж ажиллана. End Credit Bank бус санхүүгийн байгууллага. За мөн хамрах төрлийн асуудлыг шийдэж чөлөөтэй амьсгалан сэтгэл зүйн сайхан мэдрэмжийг гэр бүлд авчирна. Отревийн хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв маань ямар хичээл заах вэ гэдэг сэдвээр ярилцсан. За Сурагчийн нэг өдөр юм байна. Өнөөгийн яг энэ насн дээр. За эрхэм мигмар цэцэг та одоо 27 насн дээр 26 насн дээр үлээ 27. Албал. За нэг жил хүссэн хичээлээ заа гэвэл ямар хичээл заах вэ? Яагаад? Биеийн тамирын хичээл заана. Яагаад? Би ингээ боддог. Чи тэр төмний хүүхдийг алчих واخа. Гээ чи сонсч л да. Үгүй наа чи фитнес мэдснээр амар мундаг. Чи тий. Ингээд бүхэл бүтэн би тамирын хүүхд шиг алж яадаг нас тий. Наа чарда йогогоор явсан заяа. Фитнесээр явсан заяа. Нөө нэг хүндөөсний чинь тийм кроссфит тий. Йогоор явахаар л би тамир зааж олтыг гэх шүү. Та би ягаад ингээд биеийн тамирыг ингээ сонгосон гэгээч. Одоо манай продюсер ах маань одоо биеийн тамирын багш мэрэгчлдэг хүн шүү дээ. Тэгээ энэ хүн насаараа биеийн тамир заах боломжтой байсан боловч радиод орж ирэх продюсер болчихж байгаа байхгүй. Энийг би ингээд ерөөс баталмаар байна. Хүн насаараа биеийн тамирын багш хийж болно гэдгийг би баталмаар байгаа байхгүй. Би тэгвэл хэрхэн жүжиглэх вэ гэдэг чи таасан. Наад амплуат нь болохгүй яа. Ямар юм? Амплуат шиг. Амплуат дээ. Юу гэдгийг тэр мэдгүй. Би ч мэдгүй. Нэр би сонсож байгаа юм байна. чи 4 жил суус тийм юм заалгаагүй юм уу? Би ч нөгөө нэг Би тамирын багш мэдээд штэ би. Тийм биш үү? Би тамирын дээд заадаг байхгүй юу? Амплуа Амплуагаа. Мөгөлттэй хариу дипат сайтай. Айгу гол сайтай. Типач. Айгу дипат сайтай заалгаж таасан. Би тийм кинонд бол нэг өвөрмөц зүр авахаар. Тий. Заримдаа царамтай хүмүүс амар од орсон тохиолдол. Би үл нэр сойстул ингээл том юм ярина зүгээр. Тий. Тийш. Өг ав. Амплуач яасан хөвгтөө яа. Мэргэжлийн 10 жилийн багш болно бити баясаад. 10 жилөө. Хөгжлийн багш бод. Бас юу яах гэж байна? Сууис бас эсрэлийн багш бол санаатай. Эсрэлийн багш шиг амар юм хаана юм. Лекц зааж тавьжаа тэгэл явж За шээ. эсрэлээ одоо нөгөө багш нар ярьжтэй. Бидний ажлыг доромжлоо. Ичим байна уучлаарэ. Ичим уучлаарэ. Бэ бага ангийн багшийн хажууд эсрэлийн багшаа чи ажил яда арай гайгүй Та штэ. ямар багшлах юм? Би Монгол хэл уран зохиол юм Йоо. Я сав. Миний нутаг шүлэг. А тэгээ миний нутаг шүлэг ингэж эхэлдэг юм уу? Наадхаа нэг ойлгоод агуулгаар нь цээрлэдгээ өгөөч гээл. Яв штэ. За хашаах яах вэ? Та юуны ч багш болохгүй. Хөдөлмөрийн багш болно шүү дээ. Хөдөлмөрөө. Тий. Тийм ээ тий. А тэг өөрөө дали өрөөд. Ингэж хатдээ яа. Тэснэ худлаа өнөн бас ардаа нэг бид хөдөлмөрч иргэдийг бэлтнэгээд үг мөг нааж баасан те. Тэгээ шүү дээ. За хөөе яагаад гэдгийг бас тайлбарлаад явж байгаа штэ. За яагаад мега би нэмрийн багш. Харин би хэлсэн хэлсэн дээ. Хашаах яагаад хөдөлмөрийн багш. Өөр юм чадахгүй чи зааж. Тий. Мөөгийн чинь юуны багш болох та? Би юу? Би орс хэлний багш бол. Аа чи одоо орс хэлтэй юу? Оо шээ. Имний төлөв падаж. Туретки падяч. Падажнуудаа мартаагүй байгаа шүү зүгээр. Монголоор нөгөө нэг тий ялдаг. Хэдэн байдаж байдаг вүлээ? 6 баха. Ааха. Ой. Монгол дээр бол 7 Би тэгтээ орсоор би хэдэн өгнөд Монгол хэлний багш нэ наа. Монгол хэл дээр бол 7 тий Би ялгалаа. орсын олимпиад төрүүлж ирсэн шүү дээ. Та тэгвэл сайхан амраараа гээл. Данч баярын бичиг хаалга. За байж. Та тэгвэл юу сайхан амраараа гэлж. Спокойны нооч. За тэгвэл дахиад Ардаас нь Малиши гэж. Та тэгвэл баяртай нэг өдөр уулзъя гэлж. До свидания. Тэгээд Нэг өдөр уулзъя. Цааш хүн 2023 гэж хэлж яах чи яа. Яа юу гэсэн. Та
Та нар нэр тэгээд би англи хэлний багш боллоо. Хөө инким маха до встреча понедельник гэх үү? До понедельник гэл. Үгүй ингээд до завтра до понедельник гэдэг байхгүй. Оо за. Завтра гэвэл маргааш бол чи бүтэнсээ өдөрч байгаа юм шүү. Яаж? Яа. Хүүхдүүд үтсэд ирсэн. Яа, мягүн стрим багшлаа. Здравствуйте, учительница. Тэгээ зогсоо. Яа, би бол харах нь шүү. Танаа багш юм. Мягүн стрим. Манай орос хэлний багш зүгээр намаа бидний ингээд өөр дээрээ сургаад тоглож идэг гэсэн шүү дээ. Би ямар ч юм 7 өдөр үл цэжилсэн мартаг байгаа шүү. Тий, вторник. Среда. Средник. Юу гэдэг? Зүг. Средник шүү. Средник зүг шүү дээ. Четверг гэж. Четверг, пятница. Яа. Чи средник ясаа. Кошка. Мама, папа. Кошка тошка гэж. Йоо, 10 жил орос хэлээр ярьж торлоо. Дөрүлөө бүр амар ус шиг ярьж. Йоо, бүр зүгээр халигч шүү орос хэлээр. Ты понимаешь меня? Собака хахав. Собака хаваа. Ачаас жиг. Яа, бүрхүүс гарчлаа. Ой, нэр собака хав гэх юм бол ойлгохгүй ш орсод. Гав гэх юм бол ойлгоо. Гав. Гав. Хаваа гэдэг. Яг ойлгох л бахал та. Крово момо. Йоо. Хашаастай нэг орос дуудлагаар англиас ярьж өгнө шүү дээ. Гарри Поттер. Хүүхдүүд гайхаад. Бишээ, Гарри Поттер. Harry Potter. Хүүхдүүд нүүдээс нэгнэстэй. Яа. Хөөе дөрөв нэг яндраа хашаахстай амар гой зохиомжлог хийж байгаа бисний ярьж байгаа байхгүй юу? Үгийн тоолдог штэ тэгсэн чинь он сказал да гэж үздэ. Мангар олон да заяа. Гэтэ орс хэлээр ярьдаг ч худлаа штэ. Худлаа. Ах зүгээр ойлгодог тий. Зүгээр мөгийнх худлаа яриад ах нь орс хэлтэй. Зүгээр авчгаа. Ажилд авчгаа тий. Ах нь орчуулнаа гэж Google Translate хийгээл тэгээд. Йоо. Хөөе өнөөдөр дөрүүлээ нилэнхүүдээ нэг көсрийг тариад харагдаж байна. Багаагаар л гарч штэ. Яг штэ. Багаагаар л гарч. Уул чинь камер чинь зайлвал хүний байгааг л гаргаж байгаа шүү дээ. Тий. Йоо. За дараагийнхаа асуулт руу ороход тэгвэл за орос хэлний багш, биеийн тамирын багш, хөдөлмөрийн багш, Монгол уран зохиолын багш тийм ээ. За. Та яг багш шиг харагдаж. Йоо, скриплийн нэр. Монгол хэл уран зохиол. Яагаар ингэж ийм хүмүүс Монгол уран зохиол багш болдог Яа. Яатэ. Манай Монгол Хүүхдүүдээс та айгүйх түргийн хэллэг хэлүүлнэ. Манай Монгол хэл уран зохиолын багш яг юм хүмүүс шүү дээ. Яг ингэж суучаад худлаа нэг тийм шоуч зэрэг яг худлаа тийм суудсан нэг тийм арай тийм шоуд. Нэр манай математикийн багш гээд нях юм намхан тэгээд юм торгой юм штэ. Ийм Орстэй. тий тэгээд юу өстэй. Хармстай. Шолов шиг явах байсан. Манай орс хэлний багш ингээд юм ярьж байгаа амнаас амар хүмүүс үсэрдэг байсан байхгүй. Тэгэл юм үсэргээ Тэгээ хийжээс өвдөхгүй. нөгөөдгөө ингээ хайж орж байгаа даваад нийцдэг. Би тэр ёо багш ямар Тэгээд чи гүбэр дандаа Тэгэж ярихтаа бол манад заяа бүр хар дипломатын цөөхөө барьж орж ирэнгүүтээ нэгээд мотто чихэр зардаг багш байсан юм чи. Нөгөө нэг ширхэг нь 20 мөнгө заяа. Тэгээд 5-ыг хийхээр ингээд уутан дотор жижиг гэлгарууд дотор гээ нэг төгрөг штэ. Тэгээд зардаг байсан юм чи. Тэгэл бодчих. Манай багш өстө нэр өвддөггүй ш тэр тооны багш. Өвдөж гэж амар их боддог гэж л үсчихсэн. ганц би л гэртээ кембаб хийчээ авцраа зарна. За өгдүүдээ кембаб авъя. Өнөөдөр шалгалттай. Йоо. тэр нэг мим гарсан байсан шүү дээ. За зүгээр нөгөөний минь өнөөдөр шалгалттай. Мохот оржилж байгаа ш. За санал асуулга орсон. За. Гэтэ харагдахгүй нэнд. Ямар санал асуулга вэ гэхээр за би асуумж нэлээд үгээ заяа. Та аль хичээлийг хамгийн сайн зааж чадах вэ? A'д нь тоо, физик, геометр, за Б'д нь монгол хэл уран зохиол, түүх, В'д нь хим, биолог, Г'д нь биеийн тамир хөдөлмөр технологи. За. Гэхдээ манай 10 жилийн дандаа математиктэй Санал сайн асуулганд идэвхтэй оролцоорой. Математиктэй сайн байна дандаа хоёулахад орцсон бил шүү.
Хаана яшээс ойдлох гэл танд бүгдээрээ. Йоо. Дандаа таанда айгу мундаг сууж. Тэгвэл та удаа сууж идэм бооц. Ажил дээр очсон. Тий лаглаг та удаа сууж идэм бооц. Сайхан уу? За санал асуулга орсон гэж хэлсэндээ за Улаанбаатар хотод 17 цаг 25 минут болсон нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хамар битүүрлийн асуудлыг шийдэж чөлөөтэй амьцолоо сэтгэл хөдлөлийн сайхан мэдрэмжийг гэр бүлд авчирна отрывын хамтран ажиллаж байна. За. Ерөнхийдөө 4-5 сараас эхлүүлээд ингээд Нус гоождаг байгаа гэж. Харшил эхэлдэг. Тэгээд 5-6 сараас ч гэсэн хүн болго өөр ялгаатай. 7 сард бол бүр ид штэ. Тэгээд ингээд яг харшлын ид үед отрывыг хараа хүмүүс ингээд дээшээ ингээд цацдаг байхгүй юу? Уг нь бол хүн чинь доошоо харж агаад одоо цацсан штэ нэг шүршлэг цацсан. Тэгэнгүүтээ хамраа дараад ингээд шингээх хэрэгтэй байхгүй. Тэг хүмүүс ингээд хоолоолгоо урсгачдаг. А гэхдээ одоо энэ отрывын шиг одоо ийм цацлагын шүршигч бол хоолоолгоо урсахгүй. Ингээд хамрны орчин тэр чигээр ингээд сайн цацагдаж гин гэсэн үг байхгүй юу? Одоо юм болгонд нь үйлчж гин гэсэн хурж гин гэсэн үг тийм ээ. Тэгэхээр отрывын бол ялч аргагүй маш мундаг. Сайн. Тэгээ дээрэс нь хамар хуурайш болохгүй. За хэрв танд дараах зовир байгаа бол жишээлбэл хамар битүүрх, нус гоожих, тасралтгүй найтах, хурхирах, нойронд муудах яг энэ үед та яасан байх нөө отрывыг отрывын хамрын цэцгийг хэрэглэх нэ штэ тийм ээ. Тусаа гурчин янз бүр байгаад байдаг штэ. Отрывыг бүр хүүхдээ их гэж байдаг. Хүүхдээ чи хамар битүүрээр харшлын хөдлөөд байвал байнга ингээд найддаг байхгүй юу? Тэгээл ингээ хам нус. Бас ментолтой гэж байна уу те? Хамраас нус гоожоол энэ гоожоол энэ. Хурхирахад хамрын цэцлэг яах юм? Хамар битүүр өгч гисэн. Харда одоо над хурхиралт чинь нэ штэ тий энэ хамрын энэ дотор байдаг ингээд салс ингээд ийм таславч гэж ярьдаг штэ тий тэрний ингээд одоо наалдаж маалтцсан ингээд гацсан ч гэдэг юм уу тий тэг нь амьсгалахад хүндрэл учруулад дээ штэ чамаа чөлөөтэй амьсгалах. За тэгээ хурхираад байгаа юм уу? Ер нь ал биологи багш гарч байна. Багш тийдэм үү? Тэгдэ. За тэр нөгөө ментолтой гэж байгаа. Тэгээ том хүмүүс бол тэг 1.1%-тайг нь хүүхдийнх нь болохоор тэг 105% байгаа тийм ээ. Тэгэхээр орц найрлага нь арай багасч гин гэсэн үг шүү дээ. За хашаахаа утасныхын дугаарыг хэлж өгөөрэй. 96 603. 96 603. Ингэж хэлчихвэл гоё юм биш үү? Тийм үү. 96 10 603. 96 100 603. Надаа 99 70 81 гэдэг утас харагдаад байна. Аль нь ч болно доо. Тийм үү. За бүх хэмжээ сангуудаар худалдаалагдаж байгаа отрви. E-tips захим зөвлөгөө, E-tips-ээр ороод захим зөвлөгөө авах боломжтой байгаа шүү. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хамар битүүрлийн асуудлыг шийдэж, чөлөөтэй амьсгалан сэтгэл тэнийг сайхан мэдрэмжийг гэр бүлд авчрах отрвийн хамтран ажиллаж байна баярлалаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцж байгаа сэдв ямар хичээл заах вэ гэдэг сэдвээр ярилцж байгаа. За тэгвэл одоо бүгдээрээ конспекта бичнэ штэ, боловсруулна штэ. Одоо хичээл заах гэж байгаа юм тийм. За заах хичээлээ яг яаж заах юм те? Ямар арга барилаар заах юм? Шинэ арга барил нэвтрүүлэх үү мөн бата. Би номноос бичүүлнэ. Радуга номоо гаргараа. Радуга гэж хэлсэн. Радуга 1 2 3 4 5 6. Тийм үү. Одоо байдаг юм уу? Манайх ч Одоо байхгүй. русский язык 1 2 3 4 штэ. Тийм үү? Тийм, русский язык. Бид тэгвэл тийм номтой. Бид нар бол радугаар л явсан. Одоо бүр орос хэлгээ монгол хэлсэн лээ. Тийм. Чи ядаж яа ти о ана мэднэстэй. За би хүүхдүүдэд шууд Номоо уушаал бичүүлээд. юу хаягдл хадаас төлгөн. Яах гэж байгаа? Хадаас тэгшил зургах гэж байгаа. Йоо. Яг ч тэгээд гэрт очив хадах гэж байгаа. За миний хүүхдүүд энэ яхир хадасыг аваад сайхан тэгшлээд өг багштай. Багш нь авч явах юм баг гэж байгаа тий. Гэрт очив юм хадаад нөх юм байна л та. Та бол гэхдээ яг үндэ айгүй Би амьдралын би яг жинхэнэ юм сургана шүү дээ. Гэтэ яг үндэ ямар ч хөдөлмөрч биш хүн хөдөлмөрийн багш бол гэхээр би ахаа яг үндэ итгэж өгөхгүй байгаа байхгүй. Харин бэлтсвэ нөө нэг аав ээж нь айгүй ажилласан хүмүүс биш шүү дээ. Хүүхдүүд нь дандаа залхуу байдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан багшинд залхууч чадвар муутай байх тусам сурагчид нь илүү сайн сурагчид гарах байхгүй юу? Тааших бол. Тэгшгөөрөө. Тэгэл явчих. Чи яаж хөрөөд гээ? Зүгээр тэгшгөөрөө. Тэнд кофе угаасаж идэх. Нэр хөдлөрийн багштай нэг мод авцраа зурчаад дараад хөрөөд идэх. Тэ өөр яа. Тэрийн төрөж. Тэгтээ нөгөө нэг хүүгүүд охтуудаараа тусдаа хөдөлмөрийн хичээл ордог болохоор хүүгүүдийн яг үнэндээ юу идэг гэсэн нь ерөөсөө мэддэг шүү дээ. Тэгээ юм л хөрөөддөг гэсэн. Тэгэл болоо. Мод задах хөрөөд. Манай чиканка хийдэг байсан нөгөө юу лээ юм ингээд зөхиж ингээд нөгөө дүрс гаргадаг.
Төмөр дээр зугаацсан. Бүр хөөмөл үү? тэг хөмөл гэдэг байсан. Тэг Ямар шканкаг. мундаг юм те. Бид нар ч юм уу дандаа ингээд шүүр сувд мувдаар амар их Бид нар болохоор зэрэг ингээд нөгөө нэг дэгээ зүгээр те. Дэгээ зүгээр тэгээд ийм хоёр зүү мүгээр ингээд нихмэл хийдэг байсан. Бид нар ч явахдаа багшигаа дагаад сургуулийн нөгөө нэг эвдэрхий ширээнүүдийг цуглуулдаг лээсэн. Засч чадахчгүй л дээ. Гэхдээ ингээд дагаа яв. Энэ ширээг авах, энэ ширээг авах. Ингээд ширээнүүдийг өргөөд хөдөлмөрөө ингээд овоолоод жижиг юу би алах хийжсэн аюулсан санддаг шүү дээ. Жижиг алах хийцгүүд хийсэн. Оо тэр чинь бас хэцүү. худлах худалдаж авчихсан. Гүү би өөрөө хийсэн. Алах байдгийг. Манай ч станоктэй тэгээд Одоо бид юм уу? мэдгүй одоо тэр миний юу алга болсон бохоо. Миний багтаа хийжсэн. Дөрөвдүгээр ангид хийжсэн алах гэдэг шүү дээ. Жижиг алах. Тэ. Би бол хүүхдүүдийг тэгэж ингээл байнга заал тойруулаад гүйлэхгүй. Би бол бүжиглүүлнэ. Би бол штэ те Монгол хэл уран зохиолыг бүр утгаар нь те яг ингээд хүн байхын учир гэж юу вэ? Яг тэр нэг ямар хамаатай юм бэ чи мэдгүй хамаатай Монгол хүн болгох гээд штэ би. Монгол хэл усаараа ингээд яг зөв ярьж сурах гээд энэ заяа. Тэгээд дээрэс нь штэ энэ мөнх ачиг наадах чинь ингээд бүр баа байгуу цээжилчдэг байсан заяа. Энэ нөхдүүд чинь ингээд дундаас нь зогсоод өөр бадг нь асуунгууд гацчин заяа. Тэгэж цээжлүүлэхгүй юмыг. Тэгвэл тэгж багшаа эхнээс нь эхэлчихэ. Тэгээд эхнээсээ бол явчихдаг байхгүй. Багшаа эхнээсээ эхлээд бадгаа болоод их. Харин тийм эхнээсээ эхлээд болчих. Энэ нөхдөө чинь заяа юу уншиж юу цээжлээд байгаагаа ойлгохгүй зүгээр л цээжилчдэг заяа. Тэр үед ер нь ойлгож цээжилдэг юм байж юм уу? Бэн. Ой яас. Тэгээд та хоёр тийм мундаг юм болоод тэгээд Нэг ойлгосон юм шаргаддаг шүү дээ. Гэхдээ дарах болохоор мань мэддэг тэгэл адилхан чинь сууж л. тий хангаа саяны агрессив. Ос явж таха орсоор нь амар уншдаг байлаа шүү. Наач үлгийч би хүүхд байхдаа цэцэрлэг орохоос өмнө орсоор уншдаг гэсэн. Тийм Оо, үү. зөө, Байсан зөө. гэсэн чи би бүр хаанч үгийг За би тэгвэл мухата монголоор дуулахаар чи орчвол хуудасхан цаас жалхуу аваад хүй бүсийг да бүдэд сон Оо, тийш дээ, нэр тэгчих тийш дээ. Өө чи ийм ингэж орс хэл заахгүй. Репти висаки гор пакити тайгой гэдэг. Хинти хангай саяны стам шидогой. крепти үтгэл. Репти висаки гор пакити тайгой. Ойлгож зээжсэн мод энэ. За минийхөө хинти хангаа сая яг хаана вэ? Юу хаана? Хаана энэ саяан гэдэг нь юу юм бэ? Саяны нуруу. Хангаа нуруу. Том болсон болохоор л ойлгосон байгаа заяа. Саяны нуруу чи хөвсгөлийн дээр юугаар ингээ харагдیں۔ Тийм үү? Оо тий. Тий яг ингэж ойлгуулж цээжлүүлэх хэрэгтэй байхгүй юу? Би яг тэрийг ингээ хэлсэн байсан бол би одоо орс хэлийг багш. Наадах ингэж саян гэдгээч ойлгохгүй, саяны нуруу гэдгээч мэдэхгүй ингээд зүгээр цээрлээд байгаа байхгүй юу? Ингэж заахгүй монгол хэлээр. Ойлгосон байна хөл юм надад. Белая берёса. Хат моим окном. Накрылись снегом. Очном серебром. Ой би одоо шүлэг цонхны цаан цагаан хус. Тэгээд цаашаа яваач. Тэгээ монгол хэлэнд. Би шууд синхрон дээ штэ. За цаашаа дахиад явдаа яасан гинэ. Миллион ойлгох. Үнийг хэлэхгүй байна. Та нар тэгвэл гейм номерын бүгдийг мэдхгүй шүү дээ. Я играю на гармошке гэдэг үү? Тийм. На гармошку гэж. Йоо. Нийлүүлж унш. Үгүй. Тэгээ цааш нь дуултаа. Прохожим на виду. Юу гэсэн үг прохожим на виду гэж. Тэр надад хамаатай. Чи ойлгодог бол дуулдаг юм байна шүү дээ. Үгүй би ээж аа ойлгох шаардлагагүй гэсэн. Энийг дуулцтай ойлгоо гэсэн. Тэгсэн шүү дээ. Угаасаа тий. Прохожи гэдэг чинь хажуугаар явж байгаа хүмүүс байхгүй юу? Прохожи. На виду гэдэг чинь тэдний өмнө суугаад гэсэн үг. Тэд харагдахаар Та манай сургуульд орс хэлний багшаар орлоо. Та технологи багшаар зүгээр суух хэрэггүй. Йоо ямар амар юм бэ? Хашихыг бол ангаат л орсоор ярьж ин дөө манай горог гинэ. Гог. Нэрээ. Ашиг бол нэрээ хөдөлмөрөөл заах юм байна. Шат ими дээ. Тий. Йоо нэрээ тавчин дөө нэрээ. Гурлаа нэг сургуульд орох юм бол тест. Орс хэлтэй хүмүүс гээд айгу хөндлүүлэх гэдэг. Шорд орс. Өш билээ нэг аа ихроос.
иди сюда. Жишээлбэл художник. Да. Ядрагатай те. Нэг зураач амьдарч байсан юм аа. Үнэн. Яст гэрлээ үлстэй ч тийм нэг балаар тэг нэрээс нэг өвчтэй Монгол орон зохиолын багш болох. Яа тий. Нэр тийм бах те. Нэг аим яг тийм Яг хэр. тийм. Яг хэрэглээ бүр. Та гурав надаас айж гэнэ үү? Айж. Айх ёстой. Эйгөө. Энэ багшнууд өвдөхгүй те. Амар ичүүд. Хамгийн их муулдаг багш те. Нийлээл муулна. Ганц хэрэг гэрлээ өгч хэлдэг. Хөөе, төгснийхөө дараа та нар надад баярлна хүүхдүүдээ. Ойлгож байна уу? За, багш. Гэрлээ агшраас бид нар ихэн сурчтэй гэ. Та надад тэгдэг шүү. Төгсчээл болоо та багш. Тухайн үед бол ойлгодгүй мөө хүүхдүүд. За. Гэрлээ Монгол хэл уран зохиолын багш байвал яг таарна гэж хүмүүс угаасаа Та мэдчихэв. уус яг тэгээд өөрөө дүрдээ тэгвэр суугаад байгаа. Манай багш манай тэр хорон багш үү тэгдэг. Зүгээр хаалгаар орж ирэхтэй л шууд нэгтгэх өглөө орж ирэхтэй л. За дэвтрийн гол цаас гарах гээл. Тэгэл манай их нам. Тэр нь яаж байх Зүгээр вэ? хүн чинь ингэ нэг за өглөө нэмд хүүхдүүдээ мөнгөтэй юм баг. Контролны ажил авах гэдэг шүү дээ. Зогон талаас аа бариад. Бүр ингэ хаалгаар орж ирэхтэй шууд ингээл. Ажил ирэх юм биш ч юм. Юундаа шуугаад байгаа юм бэ? Дэвтрийн гол цаас гар. Тэгэл дуусаа. Нам. Яа. Гээл дуусаа. Тэгэл цонхон талаас аа гээл тэгэл дуусаа. Яа. Надад тэр 45 минут ястаа явж өгөхгүй шүү дээ. Хичээл болгоо. Йоо, ямар амар өдөрсөн гэж. А Б бол хуулахад бол дэжгүй шүү дээ тий. А Б В болгочиход амар холдчихдаг тий. Та нар тэгдэг юм уу? Хуулж Юу байгаа н бол Аа, Б л мэдгүй. Аяа. А Б болгочихдаг гэсэн манайх бүр. Амар тий. Хуулахад амар хэцүү. Хуулгач нэгтээс амар авьяас шаардсан юм Аа, шүү дээ. авьяас. Тэр үед Мань зэнөө салглаад айгаад тусдаг хуулж чадах юм. За залуу Тэр үед чинь Орос сайн байж. онц сурдаг Орос банднарт Монгол зоосог л за миний хичээлийг биччихээрэй гэж хүчдэг. Тэгээс үчдэг. Йоо. Аа. Тэгэл та Тэгээд гуруул аваа. Тэгэл баяа юм бандра хөхтэй. Та тэгээд тэгээд технологи багш гурав болсон юм авсан. байна шүү дээ. Тэгж авсарга технологийн багш болсон. Ер нь тэгшээ. За Улаанбаатар хотод 17 цаг 37 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хөдөлмөр таныг бид дэмжин ажиллана. End Credit банк бус санхүүгийн боолгон хамтран ажиллаж байгаа. Хүш энийг надад хүн итгэдэггүй бүр. Над руу бүр залгаад. За. Энтэйс Хүш танахаар нэг юм хүүгүү зээл олгодог газар байна гинэгээд. Өө тийм гэсэн хүүгүү шимтгэлгүй барьцааг өгч тийм байхгүй. Наадах ч лөөр байна гэд. За Баас их хашир. энэ ингэж байгаа юм байлээ шүү. Энэ ганцхан энэ банк ус санхүүгийн байгууллага өгөх гээд байгаа юм бол биш. За. Монгол улсын засгийн газар хөлмөр нийгмийн хамгаалтын яам болон энэ End Credit одоо investment банк ус санхүүгийн байгууллага хамтраад тэгээ финтек технологи ашиглаж богино хугацааны эргэлтийн хөрөнгийн дэмжлэг олгох юм иргэн төлөгдөх нөхцөлтэй хүүгүү зээл одоо олох гээд байгаа байхгүй юу? Хүүгүү шимтгэлгүй барьцаагүй. Ааха. Тэгээд зээлийн хугацаа нь 30 хоног. Нэг сар. Нэг сар. Нэг сар. За тэгээд эхэндээ 400 мянга, дараа нь 500, 600 сая төгрөг хүртэл зээлэх юм билээ. Дэмжих гээд байна шүү дээ. Тэгээд Дэмжихтэй. ийм Эргэлтийн хөрөнгө. бага хэмжээний мөнгөнд Тэгээд хараа 400 мянга аваад хүн буцаага 400 л өгөх юм Тийм шүү дээ. Тийм. Тэгэнгүүтээ яг нь дахиад ингээд 600 мянгаыг авах бас боломжтой юм шиг байна тий. Одоо энэ ингэдэг байхгүй ерөнхийдөө аппликейшнууд багаас эхэлдэг байхгүй татцээгүй бүр. Одоо би татчихлаа. Оо за. За одоо ингээд Е үсгтэй End Credit гээд Е үсгтэй ийм аппликейшн байна. За энэ аппликейшнийг та iPhone утастай бол App Store руугаа ороод хайлтын хэсэг дээрээ End гээд ENT Credit юм гээ бичингүүд одоо энэ аппликейшн гараад ирнэ. За Манай яг нөгөө Angel Radio гэдгийг апыг татаж авдагтай адилхан. Манайх ингээд нөгөө зарим өөр юм руу ороод манай Angel Radio татах гэдэг байхгүй юу? App Store-той бол одоо аппликейшндээ бол биш iPhone-тэй бол App Store руугаа, Android-тэй бол юу гэдэг лээ? Samsung-тэй бол Play Store. Тийм Samsung-тэй бол Play Store руугаа орно. За ингээ hello гэдэг ингүүд цааш ингээд одоо эн чинь ингээд та зээлээ өгөөд төлөөд ингээ явахаар ингээд ирэх чинь дээшлэл яваад. Тэгэхээр зээлийн гэрээгээ онлайнаар байгуулахаар энэ аппликейшнийг татаж аваад тэгээ зээлийн гэрээгээ онлайнаар байгуулах юм байна шүү дээ тий. За. За энэ хүү үйлчилгээнд хамрагдахын тулд та ямар одоо нөгөө нэг шаардлагуудыг хангасан байх ёстой вэ гэвэл нэгдүгээрт энэ зөвхөн одоо эхний ээлжинд Улаанбаатар хот болон Дархан хотод оршин суудаг суурьшид туршилтаар нэвтрүүлж байгаа учраас Улаанбаатар хот болон Дархан хотод оршин суудаг байх ёстой байна тийм үү. За хуваарийн хөдөлмөр эрхлэгч байх нь байна. Бичил үйлдвэр үйлчилгээ эрхлэгч за мөн нөхөрлөл ажиллаулдаг шүү дээ. Нөхөрлөл хошоолох тийм үү. Хошоолын хэлбэрээр үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг иргэн за оршин сууж буй дүүргийнхээ хөдөлмөр халамж үйлчлэгээний хэлтэст санхүүгийн дэмжлэг авахар ингээд бүртгүүлсэн байх ёстой. За зээлийн мэдээллийн нэгдсэн цанд нөгөө нэг англиар буурсан зээлгүй байх шаардлагатай байх нь шүү дээ. Муу зээлгүй байх шаардлага байх нь шүү дээ. Ингээд болоо. Ерөөсөө. За юу аппликейшны лавлах нь 77-т 7 85 86 гэсэн утас байна. 77-т 7 85 86.
За тэгээд End Credit Цэгимэн гэдэг веб сайт руу ороод үзээрэй манайхаа. За тийм ер нь бол апа татсан л дээр юм байна дөө. Тийм байна. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар хөдөлмөрч таныг бид дэмжин ажиллана. End Credit банкны санхүүгийн байгууллага хамтран ажиллаж байна. Баярлалаа. Баярлалаа. Өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцаж байгаа сэдв маань ямар хичээл заах вэ гэсэн сэдвээр ярилцаж байгаа. За үгэнд чинь ордгоо дүрсгүй сурагчдаа яаж томото байлгах вэ? Хашаахаа. Таны баг нас яваад иртээ тэнд. Тийм үү. Тий, одоо яах вэ? Та Ямар өөрөө өөртөө л ажиллах гээд байна ер нь бол. Яах. Кот яах вэ төвчтэй мэдгүй. Хөшөглөн. За татнаач гээ. Улаан хэд тондор шүү дээ. Шууд лайвдад наарч. Оо, дараа манай хөдөлмөрийн шаардаа. Дараа өшгөлж дараа. Йоо. Тэгээд дуусаа тий. Тэгээд та маргач ажиллагаа. Хэдэн жил өмнө радиод ажилладаг байсан гинлээ. Жижиг саадад манай хөдөлмөрийн өшөр орсон. Ардаа гэдэг. Энэ гаш гэдэг үнийг танихгүй танаас. Гэтэл нэрээ ингэж хараа. Яа, ерөөсөө өгөн ч арахгүй ингээл хамаг уурыг ч бараад байвал та яах вэ? Яа, задаж болохгүй. Хөөгд гаргачихдаг шилээд. Миний ангиас гар гэлөө. Би гаргал хөөгд гаргачихдаг шүү дээ. Эсвэл болон зогсоодог байсан. Тэгсэн чил аав нь үрж ирэл чи миний өгдөг хөөд хин бэ чи гээл үү. Би бол тийм. Надад бол болон дандаа зогсоосон. Биднийг болохоор гар үргэлдэг гэсэн ингээд. Өө тийм үү. Бид нар зүгээр болон. Заал нэгэ шугалж байгаа хүүхдүүд тэгэл янз бүрийн ингээл бүр үнэхээр өгөнд орохгүй бол цагаан сураг тавиал. Хатны хувц өмсөл орондоо. Яа. Миний хүүхдүүд. Хүүхд чи яг эсрэгээр нэг ингэ 50 байхаар айгуугаа 50 болчдөг байхгүй. Миний хүүхдүүд. Тоодогч юм төө. Тоо. Би eersтэй те яг тухайн үед одоо ингээд тренд болж байгаа сэдвэр ингээ яриа сайхан өрнүүлнэ. Буу ална хүүхдүүдтэйгээ. За өнөөдөр зүгээр хичээл орохгүй жоохон буу алчаа гээл. Буу олчих гал. Яг. Шүдэн цаа. За бид юунаас маргаж жоохон сонирхоод байгаа мó гэж гээл. Тэгэл сайхан чөлөөтэй. Юу гэдэг бүр орд юм байгаа зү. Манай тийм айгуух буу халдаг. Уг нь маш чадварлаг багш байсан. Гэтэ бид нар ингээл жаахан гаал нуршаад ирэнгуут нь л яг нүдэн дээр нь тэмдрийн хоолой шарх гаал ордог байхгүй. Хөөе наадах чинь эд эдсэг. Тэгэл яриад эхэллээ. Тэгэл аав ээж чи яаж орж байгаа тохой зүг. Тэгэл дуустал ярина штэ. Тэгэл хадуураад явчихлаа. Тий штэ. Тий. Хөөе наадах чи эдийн засаг миний хүү тэгдэг юм. Наадах чи авах гэж ээж авсан зовж байгаа. Аав чи юу гэдэг лээ? Тий. За тэгдэг. Тэгэл яриач. Манай сургууль тэгэнд эрэхтэй үнэхээр бүр ингээ загварын туйлыг багшаад өгсөн амар ганган. Тэгэл багшаа та ямар гоё өмссөн бэ гэж биологи багш гоё гэсэн чи тийм байна уу гэж загвар өмсөлэй гэдэг чинь. Яан зүрээ зогсдог заяо. Тэгээд бид нар октоодороо ингээд бид 8-аа нийлдэг байхгүй багш тараас багшаа ямар гоё ингээд хичээл хиймэрг байгаа штэ. Тийм байгаа штэ. Ер нь багш нь энийг бол ийм дэлгүүрээс авсан. Та нар юм авахар бол ийм ингээд үүст амар загварын мэдрэмж штэ заяо. Чиний өмснө цаханд арай биш байхгүй. Чамд ийм задгаа ингээд ийм гурвалцсан цагтаа зохих байхгүй. Алтгаас итэр багш нэрээ. Йоо. За мөгийн ямар гаруулаар одоо орос хэлний хичээлээ заа гэж бодож байна та? Би юу? Би ч дуу сонсохдаг багт. Ирхвэс нэг юм юу яах вэ? Хүүхдүүд дуу сонсож яах таймшрах байлгүй Мөг тий. яг чи арга барил. Чиний дуу сонсохгүй. Харин тэгэх бах тий. Чиний дуу тоо сонсохгүй. Нөгөө дууднуудыг бид нар ойлгохгүй. Тэгээд Тэгвэл ойлгоно. яа ойлгох зүгээр шууд Би 2 дугаар сургуульд юуны дадлага хийж ирсэн. Багшийн дадлагыг. Тэгээ 2 дугаар сурд. Тий бүр манай намайг дадлага хийлгэжсэн багш бүр биширсэн шүү дээ. Чи ярина сте. Хааш гэл нэг муухай ойрлогод нам болж байгаа. Та яг нүү шинжээр ойлгох шиг ойрлж ирсэн үү? Тий харин зүгээр. Тэр ч бас зүрхэнд орсон шүү. Тэгж орилох юм бол би чимээг байна. юу хийж хаана ойрлж надах чинь. Яа, шинжлэлийн анхаа дээр дандаа орилдог гэстэй. Тэгэл бид нар чимээг бол. Яг та нар хизээ чимэг болж гэсэн. Орилдоо тэрийг хүрсэн хөрг. Хэрөө хийгээл. Йоо тэрийг хөтлсөний дараа хөрг хоол өвчтэй шүү дээ. Би нэр айдаг шүү дээ. Нэр муухай ойрлдог те. Амар муухай ойрлдог. Айгүй муухай ойрлдог. Эмэгтэй ч биш, эмэгтэй ч биш. Тэгнэн дээр ор гингүүд яг нам ордог те бүгд. Хэвээ нэр амар. Бүгдээр яг ирас гэж. Итва. Тэрний бичлэг байгаа шүү нэг. Тэрэнд ороод исэн чи байхгүй юм байл шүү. Хоёр бүгдээр өсөнд ойрлаад үзсэн. За, одоо манай найруулагч нөгөө нэг юуны дүн гаргаж өгөх бах, санал асуултын дүн гаргаж өгөх бах. За, тэр хооронд нь бүгдээрээ нэг асуултанд ярилцж байгаа ярилцчээ. За, таныг хичээж байх чинь муу агш гэд хил ам хийгээд байдаг эцэг эхчүүдтэй яаж харьцах вэ? За, одоо эцэг эхчүүдтэй яаж харьцах вэ? Туланд одоо шууд тулдаг л байна. Тухаараа тулаад. Би үл эцэг хөврөл зарлж байгаа л шууд ирсэн гэд хамаг шууд хуйлаал. Би зовч байна.
шүү дээ. Яг энэ л уйлаа. Би хичээж байгаа. Би чинсгэлээсээ хичээж байгаа. Би хичнээн сайхан голоостай хүн билээ. Ийс юаск тасарчлаа. Ойлаа дундахаар хүмүүс ирэхгүй ш. Арай Юу тасарчлаа? Юаск. Яа, за. Тэр юу юм бэ? Шоск нөө юу. Голос ийм хоолны хөвч юм уу? Тий. Тий, хөвч. Хоол Ойлгосоор байгаад гээд орсоор ярьлаа нь шүү дээ. Багш нар ч ойлгохгүй яана одоо тэр юаск гин яасан. би лавдаг хүрээд ирэх юм бол эцэг ихтэй нийлүүлж сууж байгаа загнаа ичнэ. Та нар өөрсдөө хүүхдээ хүмүүжүүлж чадахгүй. Та хоёр хүүхдээ хүмүүжүүлж чадахгүй байхад би та нарыг 20 хүүхдтэй яаж ажиллах юм бэ? Аа тэгэл өвч гэрлээ. Яг ингээл ч нөгөө ч нэг өөртөө итгээ явж байгаа сүлдээ. Зайна. Тий. Энэ надаа Ардын багш ингэж ярьд юм уу? Ингээд ихлэг байх л да. Гэтэ зүгээрээ би тэр аваад гарнаа. Албаар би ингээл гэрлэг яриудаа. Нөгөө ч зүгээр ингээл улгасаа л яриад. баялаа багшаа. Интернетээр уулзцаая. За санта суулгын дүн гарсан. Та аль хичээлийг хамгийн сайн зааж чадах вэ? Аад нь тоо физик геометр дээр 41 хүн буюу 22%. За Монгол хэл уран зохиол түүх гэдэг дээр 181 хүн буюу 43%. За хим биологи дээр 12 хүн буюу 6%. Биеийн тамир хөдөлмөр технологи дээр 56 хүн буюу 29%. За дийлийнх нь Монгол хэл уран зохиол түүх заах нэ. Дуртай юм тий. Гойш. Ерөнхийд мэддэг аахгүй. Яа тэ зүгээр дотор нь явж ийл гэдэг. Ер нь их юм арамтай тий. Гэрлээ удаараа бүр консвикт явахгүй. Зүгээр орж ирэх яриад байна. Зүгээр байж идэг тий. Бараг ажил руугаа явж хат өнөөдөр юу заачдаг тий. За сарай штэ тэр чинь танаас нэг баталж өссөн юм байдаг байлгүй дээ. За энэ үрээд Би бол яг дих баг шүү. 2023 оны 9-р сарын 7-ны Пүрэв гарагийн Яна нэвтрүүлэг радиогийн 3-р студиэс хөгжилтэй хөнгөн байцаагаас уриатагаар шууд хүрээд өндөрлөж байна. 47 болж байгаа юм тий. Апа ярьсангүй шүү дээ. Ярьсан шүү дээ. Ярьсан. За завсраар нь оруулаа ярьсан. Манай багш ийм чадвартай. Дундуур нь зоохол орчихно. Энд кредитийн апыг татхын хажуугаар газ авчулсан шүү дээ. Яг гоо MD радио гэж юу тус юу бишээд юу хамтд нь бичээд тэгээд Apple Store болон Play Store-оос татаарай. Манай ап шинжлэгдсэн шүү. За хөлмөр таныг бид дэмжиж ажиллана End Credit банк бус санхүүгийн байгууллага. За мөн хамрах төрлийн асуудлыг шийдэж чөлөөтэй амьсгалан сэтгэл тэнийг сайхан мэдрэмжийг гэр бүлд авчирна. Отрывын хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч хамар битүүрлийн асуудлыг шийдэж чөлөөтэй амьсгалан сэтгэл тэнийг сайхан мэдрэмжийг гэр бүл авчирна. Отрывын утас 9610-6-3. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч End Credit банк бус санхүүгийн байгууллага. Хөдөлмөрч таныг бид дэмжин ажиллана. Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас 77 85 86. 3 2 1 эфир. Яна нэвтрүүлэг. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3